Тэгэхээр зодын яралтай хариу арга хэмжээ төсөл 2 жилийн хугацаанд манай улсад хэрэгжсэн байна. Ингээд өнөөдөр төслийн хэрэгжилт болоод үр дүнгийн талаар танилцууллаа. Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага, Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн хөтөлбөрийн хүмүүнлэгийн яаралтай тусламжийн товчооны санхүүжилтээр 2023-2024 оны зодод нийт 1.6 сая долларын тусламжийг 5700 орчим малчин өрхөд хүргэж ажилласан байна. Тухайлбал бэлэн мөнгө өвс төжөөл болон ариун цэврийн багц хэлбэрээр хүргэсэн. Төслийн хамгийн чухал зүйл бол гамшиггүй үед малчдын нийгэм сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг гаргаж тавьснараа чухал ач холбогдолтой. Бидний зүгээс төслийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Монгол малчин өрхүүдийн мал маллах арга ухаан мянган жилийн түүхтэй боловч сүүлийн үед дэлхийд даяар нүүрлэж байгаа гамшигын байдал зуд Монгол улсад нөлөөлсөн. Тийм ч учраас дараагийн зуд гамшигын байдалд хэрхэн дэвсвэртэй байх тал дээр анхаарах цаг нь болсон гэж бодож байна. За энэ сургалт маань өөрөө бид нар модулаа боловсруулахдаа хөдөлмөр нийгмийн хамгааллын яамын удирдлага чиглүүлгэнд ор зохион явуулсан учраас цаашид Монгол улсын бүх аймгийн хамтарсан багуудад энэ сургалт хүрэх юм боломжтойгоор маш онцлог байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг гамшигын яаралтай тусламжийн төсөл ч гэсэн цаашид бас малчин хүний сэтгэл зүйн эрүүл мэнд альва хүчирхийллээс өрчлөн сэргийлэх тал руу илүү их анхаарснараа энэ төсөл маань маш ач холбогдолтой болж байгаамаа. Төслийн хүрээнд 2023 онд нийт 5 аймгийн 300 гаруй малчин өрхөөс гендерт суурилсан хүчирхийллийн талаарх судалгааг авсан байна. Улмаар судалгааны үр дүн түшиглэн малчин болоод сумдын хамтарсан багт чиглэсэн гендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд аргачлал боловсруулж 5 аймгийн 200 орчим хамтарсан багийн гишүүдэд сургалт олгосон байна. Гинтийн байгалийн гамшиггүй үед малчтад сэтгэл зүйн дарамт стресс нэмэгддэг гэдг нь судалгаагаар тогтоогдсон байна.